Яг одоо студид Монгол Улсын 2026 оны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцахаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Мартино Пелли эрхмийг ураад байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Өрсөнд баярлалаа. За тэгэхээр танаас асуух эхний асуулт бол Азийн хөгжлийн төлөв 2026 тайлан саяхан гарлаа. Монгол Улсын эдийн засгийн төлөвийн хувьд гол дүгнэлтүүд нь яг юу байна вэ? Баярлалаа. Тийм ээ. Энэ тайлан өнөө өглөө 8 цагт гарсан. Сайн мэдээ гэвэл Монгол улс төдийгүй Азийн хөгжиж буй бус нутаг бүхэлдээ 2025 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан. Бус нутгийн өсөлт 5.4% байсан бол Монгол улсын өсөлт 6.8% хүрсэн. Бидний 3 дугаар сарын 10-нд боловсруулсан эрт тогтворжуулалтын хувилбараар Монголын эдийн засаг 2026 онд 5.7%, харин 2027 онд 6% өснө гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл энэ жил бага зэрэг саарах боловч эх жил дахин өсөлт нэмэгдэнэ. Мэдээж одоогийн нөхцөл байдал их тодорхойгүй, эрсдэл их байна. Бидний энэ таамаглал ойролт орондын зөрчил 1-2 сарын дотор дууснаа гэсэн нөхцөл дээр суурилсан. Өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйлс нь уул уурхай, өрхийн хэрэглээ, дотоод эрэлт, мөн уул уурхайгаас бусад үйлчилгээ болоод хотын дэд бүтэц, эрчим хүчний хөрөнгө оруулалт байна. Монгол улсад үзүүлэх хамгийн том нөлөө нь үнийн хэлбэлзэл болон эрчим хүч. Бордооны үнийн өсөлт байгуулна. Тиймээс бид 2026 онд инфляцийг 7.8 орчим хувь байна гэж таамаглаж байна. Харин 2027 онд 6.8% болж бага зэрэг саарна гэж үзэж байгаа. Гэхдээ ойролт орондын нөхцөл байдлаас шалтгаалж инфляцийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байна. Мөн засгийн газар 3 дугаар сарын инфляцийн үзүүлэлтийг 7.4% гэж саяхан танилцуулсан. Харин та мэдэж байгаагаа шатхуун болон эрчим хүчний үн 3 дугаар сарын сүүлээс эхлэн өсөж эхэлсэн тул эдгээр өсөлтүүд засгийн газрын тоонд одоохондоо бүрэн тусгагдаагүй байна. Тиймээс дунд хугацаанд бид өсөлтийн чиг хандлагыг харж байна гэж хэлж байна. Суур үзүүлэлтүүд нь хүчтэй хэвээр байгаа ч энэ жил эрсдлийн төлөв байдал мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. I would say we are looking at in the medium term to growth. The fundamentals are strong, but the risk outlook changed significantly this year. Тийм ч учраас дараагийн асуулт маань дотоодын нийт бүтээгдэхүүнтэй холбоотой байх юм. 2026 онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн ямар байх төлөвтэй байна вэ? Мөн өсөлтийн цаана гол хөдөлгөгч хүчин зүйлс нь юу вэ? Тийм ээ. Тэгэхээр 2026 онд бид энэ эрт тогтворжуулалтын хувилбар дээр үндэслэн 5.7% өсөлттэй байна гэж таамаглаж байна. Миний өмнө хэлсэнчлэн гол хөдөлгөгч хүчин зүйл нь уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт байна. Бид хятадын эрэлт хадгалагдана гэж үзэж байгаа. Мөн саяхан 3 дугаар сарын үзүүлэлтүүд гарсан. 3 дугаар сард Монгол улс нүүрсний экспортын түүхэн дээд хэмжээнд хүрч зөвхөн 1 сард 11.1 сая тонн нүүрс экспортлсон. Энэ нь бидний 2026 оны таамаглалтай нийцэж байгаа юм. Зэс ч мөн адил чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Далд уурхайн үйлдвэрлэл одоо ч өсөлтийн шатанд явж байгаа. Гэхдээ энэ өсөлтийн хурд удаашрч байгаа учраас нийт өсөлтөд оруулах хувь нэмэр нь өнгөрсөн жилдээ харьцуулахад бага байх болов уу гэж бид үзэж байна. Гэсэн ч зэс чухал үүрэгтэй хэвээр байх болно. Мөн миний хэлсэнчлэн өрхийн хэрэглээч маш чухал нөлөөтэй. Орлого нэмэгдэж байгаа. 2026 онд цалингийн хэд хэдэн өсөлт төлөвлөгдсөн байгаа тул дотоод эрэлт хүчтэй хэвээр байна гэж үзэж байна. Хөдөө аж ахуйн салбар 2025 онд маш хүчтэй сэргэж бараг 35% өсөлттэй байсан. Гэхдээ энэ нь ихэвчлэн бага суур төвчнөөс эхэлсэнтэй холбоотой. Учир нь бид өмнөх 2 жил дараалан хүнд өвөлдөд тулгарсан. Тиймээс өнгөрсөн жил хөдөө аж ахуйн өсөлтөд их хэмжээний хувь нэмэр оруулсан. Харин энэ жил бид хөдөө аж ахуйн салбарын өсөлт хэвийн түвшинд шилжиж, нийт өсөлтөд оруулах хувь нэмэр нь ойролцоогоор 1.5% нэгж орчим байна гэж үзэж байна. Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай гэдгийг та дурдсан.
Тэгвэл түүхийн эдийн үн болон гадаад эрэлт, ялангуяа хятадын эрэлт таны таамаглалд хэрхэн нөлөөлж байгаа вэ? A lot. Маш их нөлөөлдөг. Энэ бол Монголын эдийн засгийг хэрхэн харж үнэлж байгаад маш чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Та мэдж байгаа. Сайн ч бай, муу ч бай, Монголын эдийн засаг маш өндөр төвлөрсөн бүтэцтэй. Эдийн экспортын ихэнх хувийг нүүрс эзэлдэг. Харин эрэлт нь ихэвчлэн Хятадаас хамаардаг. Тиймээс энэ их төвлөрөл нь нэг талаар маш том давуу тал болж чадна. Сүүлийн хэдэн жилд нүүрсний экспортод тулгуурласан макро эдийн засгийн гүйцэтгэл маш сайн байсан. Гэхдээ нөгөө талаар хэрв эрэлт буурах эсвэл үн унаж эхэлвэл энэ нь асуудал болж хувирч болно. Тиймээс бид эрэлт болон үнийн чиг хандлагыг маш анхааралтай ойроос ажигладаг. Монголын эдийн засаг энэ нэг төрлийн түүхийн эдээс маш их хамааралтай учраас үнийн багахан сулралж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хурдан бууруулж хөрөнгө оруулалтын төсвийн боломжийг хомих нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ нь бидний таамаглалд маш чухал нөлөө үзүүлдэг гэдэг гол хүчин зүйлийн нэг юм. Эрсдлийн тухайд асуухад ялангуяа энэ жилийн хувьд Монголын эдийн засгийн төлөвт хамгийн том эрсдлүүд нь юу вэ? Мөн дэлхийн тодорхойгүй байдал эсвэл геополитикийн хурцтгал нөхцөл байдлын талаар ямар нэгэн санаа зовнил танд байна уу? Энэ бол яг одоогийн нөхцөлд хэлбэл сая долларын асуулт шүү дээ. Энэ жил эдийн засгийн төлөвийн хамгийн том ялгаа нь эрсдлийн үнэлгээ өнгөрсөн жилтэй харьцуулахад эрс өөрчлөгдсөн явдал юм. Одоогийн нөхцөл байдал маш хувьсамтгай, тогтворгүй байгаа. Яг юу болохыг бид бүрэн мэдэхгүй байна. Миний бодлоор Монгол улс 3 өөр төрлийн эрсдэлтэй нүүр тулж байна. Нэгдүгээрт хамгийн ойрын хугацаанд нөлөөлөх эрсдэл бол үнийн өсөлт, өөрөөр хэлбэл инфляц. Харин хоёрдугаарт дэлхийн эдийн засгийн нийт эрэлт саарах эрсдэл байна. За харин гуравдугаарт бол Монгол улс уур амьсгалтай холбоотой цочрлуудад өртөмтгий хэвээр байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Тэгэхээр эдгээрийг нэг нэгээр нь авч үзье. Үнийн өсөлтийн тухайд ойрхон орнууд дахь мөргөлдөөн ихэлснээс хойш эрчим хүч болон бордооны үн өссөн. Монголын хувьд нийлүүлэлтийн тасалдлаас шууд том цочрол ирнэ гэж би бодохгүй байна. Учир нь боловсруулсан шатхуун болон бордооны ихэнхийг Оросын холбооны улсаас импортлдог. Гэхдээ дэлхийн жишг үн өсвөл тэр өсөлт Монголын эдийн засагт мөн адил дамжин орж ирнэ. Эрчим хүчний үн өсөхөөр энэ нь маш хурдан шатхууны үн, хүнсний үн, за мөн импортын барааны ерөнхий үнд нөлөөлдөг. Бордооны хувьд ч ялгаагүй. Хэрэв олон улсын жишг энэ үн өсвөл жилийн сүүл рүүгээ бол ургац хураалтын үеэр хүнсний үн өсөх магадлалтай. Энэ бол бидний өмнө тулгараад буй шинэ эрсдлийн эхний хэсэг юм. Хоёр дахь эрсдэл нь миний өмнө хэлсэнчлэн Монголын эдийн засаг маш өндөр төвлөрсөн бүтэцтэй холбоотой. Хэрэв мөргөлдөөний улмаас дэлхийн эдийн засгийн идэвхжил саарах юм бол энэ нь Хятадаас ирэх түүхийн эдийн эрэлтэд нөлөөлж ингэснээр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Сүүлийнх нь уур амьсгалтай холбоотой цочрлууд. Одоогийн нөхцөл байдлын улмаас бид үүнийг мартаж болохгүй. Монгол улс зуд, үер, за мөн температурын өсөлт зэрэг эрсдэлд өртөмтгий. Сүүлийн 3 жилд бид үүний нөлөөг тодорхой харсан. Харин хөдөө аж ахуй Монголд чухал салбар юм. Энэ нь хөдөөгийн амжиргаа, хүнсний үн, инфляцийн хяналттай шууд холбоотой. Гэхдээ эдгээр бүх эрсдлийг ярьсны дараа нэг алхам ухарч өнөөгийн нөхцөл байдлыг зөв харьцуулж ойлгох нь чухлаа гэж би бодож байна. Азийн хөгжлийн банк хамгийн муу хувилбарын тооцоол хийсэн ч байж болно. Өөрөөр хэлбэл мөргөлдөөн бүтэн жил үргэлжлүүл яах вэ гэдэг хувилбар. Тэр тохиолдолд бүс нутгийн нийт өсөлт ердөө 1.31 хувиар л буурна гэж харсан. Харьцуулж хэлэхэд ковид цар тахлын эхний жилд бүс нутгийн өсөлт 5.1 хувиар буурч байсан. Тиймээс тодорхойгүй байдал өндөр байгаа нь үнэ. Боломжтой хандах хэрэгтэй. Гэхдээ одоогийн байдлаар бид ковидын үеийнхтэй адил хэмжээний хямралаас нэлээд хол байна гэж хэлж болно. Growth for the whole region would be reduced just by 1.3 percentage point. And to give you a reference point, during the first year of the COVID pandemic, growth in the region was reduced by 5 percentage points. So I think uncertainty is high
we need to be careful, but we are far from a crisis of the same proportion as during COVID at the moment. Тийм ээ. Өнөө үед Монгол улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын нэг чухал хүчин зүйл нь ялангуяа уул уурхайн салбарт хэрхэн анхаарал татж байна. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны өнцгөөс харахад Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юуг сайжруулах шаардлагатай байгаа вэ? That is a very good question. Маш сайхан асуулт байна. Юуны өмнө уул уурхаагаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Уул уурхайтай холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь харьцангуй амархан байж магадгүй. Учир нь нөөцөр баялаг тохиолдол нь онцгой болохоор хөрөнгө оруулагчдад өөр сонголт ховор байгаа. Харин уул уурхайгаас бусад салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалт мөн цаашлаад дотоодын хөрөнгө оруулалтын тухай ярихад арай илүү төвөгтэй болдог. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчид бизнесийн орчныг хардаг. Миний бодлоор бидний хийх ёстой ажлын нэг бол илүү доктортой, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх, мөн Монголд бизнес эрхлэх өртгийг бууруулах явдал юм. Тиймээс үүнийг хэд хэдэн өнцгөөс харж болно гэж бодож байна. Нэгдүгээрт хамгийн чухал нь бодлогын доктортой, урьдчилан таамаглах боломжтой байдал. Мөн зохицуулалтын тодорхой байдал юм. Ингэрснээр хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхдээ итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл дүрм журм тодорхой, орчин нь тогтвортой, системдээ итгэж болгож байх ёстой. Хоёрдугаарт суур хөрөнгө оруулалтад анхаарах хэрэгтэй. Тухайлбал эрчим хүчний найдвартай байдал, дэд бүтцийн дэвсвэртэй чанар маш чухал. Хэрв бид боловсруулах үйлдвэрлэл, логистик, мөн тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын хөрөнгө оруулалтын талаар ярьж байгаа бол эдгээр асуудалд шийдвэрлэх нь ач холбогдолтой байна. Тиймээс ийм хөрөнгө оруулалтыг маш үр ашигтай, мөн уялдаа холбоотой байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай. Харин 3 дугаарт ажиллах хүчний ур чадварын асуудлыг онцолж харна. Бид уул уурхайгаас бусад олон салбарт ажиллахад бэлэн ажиллах хүчтэй байх хэрэгтэй. Үүний тулд боловсрол, техник мэрэгжлийн мөн мэрэгжлийн сургалтад хөрөнгө оруулж хүмүүсийг техникийн мэдлэгтэй төдийгүй ур чадвартай болгох шаардлагатай. Дөрөвдүгээрт хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох нэг чухал зүйл бол хөгжлийн төлөвлөгөөнүүд, үндэсний болон орон нутгийн төвшөнд хоорондоо уялдаатай нэг чиг шугамтай байгааг харуулах явдал юм. Тээвэр, эрчим хүч, хот байгуулалт зэрэг салбарын хөрөнгө оруулалтууд хоорондоо нэгт холбоотой. Үүнээс гадна эдгээр нь засаглалын өөр төвшний бодлого болоод төлөвлөлтөй ч мөн уялдах ёстой. Эдгээр нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх гол хүчин зүйл болно. But they should also be interconnected across different levels of government to really create an image that inspires confidence from outside. Ярилцлагын төгсгөл би хамгийн сүүлийн асуултаа асууя. Одоогийн байдлаар Монгол улсыг анхаарч харж байгаа бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид хандаж таны өгөх ерөнхий мессеж юу вэ? Би тэнцвэртэй ирээдүг харсан гэж хэлнэ. Сүүлийн хэдэн жилд Монголд боломж их байгааг бид харлаа. Мөн эдийн засгийн үзүүлэлтүүд ч үнэхээр сайн байсан. Өнгөрсөн жил эдийн засаг 6.8%-аар өссөн нь макро түвшний гүйцэтгэлтэй хүчтэй байсныг харуулж байна. Харин одоо төлөв өөрчлөгдөж тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Ийм нөхцөлд урьдчилан таамаглах боломжтой байдал маш чухал болдог. Өөрөөр хэлбэл тогтвортой, ойлгомжтой орчин өөрөө эдийн засгийн нэг үнэт хөрөнгө болдог. Энэ нь засаглалын тогтвортой байдалтай холбоотой юу? Магадгүй. Миний бодлоор бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол итгэл, мөн урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх явдал юм. Тиймээс бодлого боловсруулагчдад хандаж хэлэхэд төсвийн сахилга баттай, болгоомжтой удирдлага хэрэгтэй. Инфляцийн хүлээлтийг тогтвортой барих нь чухал. Мөн эрчим хүч, дэд бүтцийн тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалтуудыг уялдаа холбоотой үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай. Төгсөхийн өмнө нэг зүйлийг нэмж хэлмээр. Бид ярих ёстой бас нэг чухал бүлэг бол иргэд өрхүүд юм. Тодорхойгүй байдал өндөр байгаа ийм үед хүмүүсийн баримтлах гол зарчим нь айдас биш, болгоомжтой, ухаалаг хандлага байх ёстой. Харин бизнес хөрөнгө оруулагчдын хувьд Монголд боломж байгааг тэд мэдж байгаа. Гэхдээ энэ цаг үед арай илүү төвчээртэй, сонголтондоо илүү нягхуур байх шаардлагатай болов. Мөн хөрөнгө оруулалтын гадны орчны эрсдлийг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ үед зарцуулалт, зээл авах шийдвэрийг арай илүү нягхуур гаргах хэрэгтэй. Учир нь оны үлдсэн хугацаанд хүнсний болон шатхууны үн илүү савлгаатай байж магадгүй. Гэхдээ үүнд айдас, сандралын хариу үйлдэл үзүүлэх ёсгүй.
Ерөнхийдөө бол энэ бол болгоомжтой унгайстай ч итгэл өгсөн мессеж гэж би бодож байна. But I don't think there should be a response of fear. So overall, I think it's a message of confidence with some caution. Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт. Маш их баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Мартино Белли эрхэмтэй ярилцлаа. Хөтөлбөр хэсэг хугацаанд дараа үргэлжлэх болно.